татанд өөр соёлтой харилцан нэвтрэлцээгүй унган төрхөө өөрчлөөгүй анх үүссэн язгуур соёлын хадгалан байгаа цэвэр соёлыг ирж олоход төвөгтэй болсон. Монголын үндэсний соёл жинзүү тогтолцоос ангид оршин хөгжиж ирсэн үгүй боловч дэлхийн соёлын бүгдлийг хамарсан суурьшмал соёл иргэншлийн нөлөө давтагдаж бүр бүсний төрөл арилжаагүй өнөө хүрсэн соёлын нэг нь Монголын нүүдэлчдийн соёл билээ. Ийм учраас Домогзуу талаас нь хотын угсааны биелгээний үйлдэл гарлын талаар энэ удаад миний бие сонгон авч судаллаа. За дэлгүүр үгсний биелгээ, нам, арга түмэн, аман зохиол, уламжлал үгнүүдийг сонгон авсан байна. За цаашаа судалгааны үндэслэл. За түргэн хэллэг хурц тод үг хэллэгтэй болгож оньсог оюун ухаан хөгжүүлдэг бол ерөөл магтаал нь Монгол заншил ахуйн талын соёл сургалаа. Харин домог мэдлэгийн ёс заншлын гэх зэрэг олон талын цогц мэдлэг боловсролыг хүнд хүргэж ойлгож чаддаг учраас домгоос үүдэлтэй биелгэнүүдийг сонгон авч судалсан болно. За сэдвийн судлагдсан байдал. За дээр наачд нь Монголын язгуур бүжиг бие биелгээг дагнан судалж бие биелгээний төрөл зүйл угсаалан бүрийн онцлогийн талаар ахмад биежтэй уулзаж судалснаа бичиж тэмдэглэн үлдээсэн бүжиг судлалд оруулсан том хувь нэмэр юм аа. За түүний судалгаа мэдээлэлээр тулгуурласан язгуур бие биелгийн хичээлийг соёл урлагийн их сургуулийн сургалтын хөтөлбөртөд оруулан одоо хүртэл оюутан сурагчдаа заан сургаж байгаа билээ. За харин энэ судалгаа нь анх Домогзууг судалж эхэлсэн нь Домогзуйг бол аман зохиолын нэг төрөл зүйл нь үнэндээ энэ бол хүн төрөлхтний нэгэн цаг үеийн сэтгэлгээр оюун санааны баялаг учир үүнийг судалж байх ёстой гэсэн байдаг. За дээр дурдсанчлан Домогзуй болон бие биелгээний талаар олон эрдэмтэн судлаачид тус бүртээ судалж судалгаа хийж байгаа боловч одоогийн байдлаар бие биелгийг Домогзуйтай холбоо судалж бичсэн ном тохимол алга байна. За цаашаа судалгааны зорилго. За Монгол домгийн онцлогийн үргэлж өнгөрсөн үеийн тухай өгүүлдэг бөгөөд домгийн түүхэн хүмүүсийн үйл хэрэг, газар нутаг, уул ус, дуу хоолой, хөлөг модын тухай учир шалтгааныг үйл явдлын уран сэтгэмжээр бажуулан тайлбарласан байдаг. Иймд биелгээний мөн чанар тухайн ясны биелгээний төрөлх нам төрхийг үнэн зөвөөр судлахын тулд Домогзуйтай холбоо судлахыг зорилгоо болгож цаашдаа энэ сэдвээр бакалаврын зэрэг болсон бичвэрийн ажлаа хийж гүйцэтгэх зорилготой байгаа лээ. За судалгааны шинжлэх тал гэвэл бие биелгээс Домогзуйтай уялдуулан авч үзсэн нь судалгааны шинжлэх тал болно. За судалгааны ач холбогдол нь гэвэл энэхүү судалгааны ажлыг Хөгжин бүжгийн коллежийн ардын бүжгийн ангийн бүжгийн жүжигчдийн мэргэжлийн төгссөн миний бие өөрийн өмнө сурч мэдсэн зүйлсээр тулгуурлан судалгааны ажлаа хийснээр оюуны цар хүрээг эзэлж онлын мэдлэгээ сайжруулсан. Мөн одоо Хөгжин бүжгийн коллежийн бүжгийн жүжигчдийн мэргэжлэр сурч буй ахлах ангийн оюутан сурагчид мэргэжлийн хичээлдээ сурч буй биелгээнүүдийн угсаатын ясны намх түүх домгуудынхаа талаар давхар уншиж судлах суралцвал сургалтанд илүү үр өгөөжтэй байж болох талтай гэж би боддог болсон. За ингээд домгоос үүдэлтэй биелгүүд хотын ястан дээр. За хотын биелгээний уг гал нь түрэг уурын эртний бүжигтэй холбоотой бөгөөд анх нэгэн хотод нь хуур татан зутал сармагчин гарч ирэх хөгжмийн аянд хөдөлсөнийг нутгийн ард иргэд дуурай хөдөлж хожим нь биелгээ болон үлсэн гэх томгтой боловч аж байдлаа даган гарч ирсэн олон хөдөлгөөнөөр баяжигсаар олон төрлийн бие биелгээтэй болсон. Хотын ясны биелгээ нь бусад ясны биелгээнүүдээс хамгийн олон төрөлтэйгээр ялгаатай. За хотынгийн биеийг хурдан удаан олон цөөн төрлөөр хийх байдал нь бусад биелгээнээс ялгагдах өрмөц онцлогтой дээр хүүхдүүдэд бага болчраас нь хурдан шалмаг хөдөлгөөнөд биелүүлж хуур татвал сургахыг нэгэн өрмөц заншлан юм аа. За хотын ардын биелгийн онцлог нь хүний зан аршин үйл явдал үг яриаг хуурын татлахад суурилж домглон гаргасан байдаг. За хотын ардын үндсэн биег бэ санхүү хотын ардын аман зохиол гэх номонд 15 үндсэн биег доор дурсан байгаа. Цаашаа явуулаарай дараагийн хэсэг. Үгүй шүү. Юу гол сайжийг гаргаж ирсэн байна. Энэ доор дурсан гэр бүл биелгээ дөрвөөд ойрон гэх мэтчлэг энэ 15 биелгийг дурсан. За цаашаа. За би домгоос үүдэлтэй хотын угсаатны биелгүүд энэ сэдвийг сонгож аван судлахдаа 3 дотор нь ангиж авч судалсан байгаа. Тэгээд домгоос үүдэн гарсан биелгээнүүд дууд биелгээ мөн биелгээний аясууд гэж хувааж авч үзсэн. За тэгээд цаг байгаа учраас дууд биелгээ болон биелгээний аясууд дээр нэг жишээ аваад тайлбарлаад явчих. За цаашаа. За
дууд биелгүүдээр жураа гэлсэн гэдэг одоо дууд биелгийг сонгогдсон байгаа. За эртдээр үед хотын ясанд жуураа гэдэг үзэсгэлэн бүсгүй тариа тарж амьдардаг байжээ. Тэгээд жуураагийн үзэсгэлэн гоод утга хөшөөнийхний магтаж тусгай үгтэй татлаг бие зохион биелдэг болсон юмсанжээ. Ийм дуу чараа бас дөрвөд баядаж байдаг. Энэ дууд бид гарч байгаа гэлтэн гэдэг үг гэлсэн гэсэн утгатай үг юмсанж жуураа гэж шагшин ярилцсан жуураа хүүгүй магтана гэсэн утгатай. За тэгээд энэ дууд биелгээний дууны үгнээс нь өгүүлээд энэ дээр дурдсан ийм үгтэй байна. За цаашаа. За хотын биелгээний аясууд. За энэ аясууд дээр ганц хүний явдал гэдэг энэ аяыг сонгогдсон тайлбарлах. За эртдээр үед ах дүү харин нөхөрч үг ойр ганц одоо хүн байж гинэ. Тэгэхээр туйлын ядуу амьдардаг учраас зарим үед хоол олж амь зуухад ихээхэн бэрхтайсан амжээ. Тэгээд хуур татдаг болсноос хойш айл тахалтаар орж хуураа хуурдаж явсны хүчин аяг хоолтой залгадаг болжээ. Ингээд өөрийн хуурдаж чадах нэгэн аялгыг зохиосон нь ганц хүний явдал гэдэг нэртэй болсон гэнэ. Нутгийн ардууд ихэвчлэн энэ аялгыг хуурддаг бөгөөд бурхан сахиусандаа мөргөж аав хуудан заяа сахиусгын гэж хэлдэг заншилтай байсан юм санжээ. За цаашаа үндсэн хэсэг болох яг давгуул үйлдэл биелгэнүүд дээр би их татлаг биелгээ, ац биелгээ, сэдэн залуу биелгээ, балчин эр биелгээг сонгож бичсэн байгаа. За их татлаг биелгээний домгийг өгүүлээс болов шүү. За эртдээр үед хотын угсаатанд икгээл хөгжим байдаггүй байжээ. Тэгэхээр дөрвдийн нэгэн алдартай икээлчин хотынгийн шааваа илгээний айлд икээл татаж хонож гинэ. Ингээд тэр айлд байсан хотонгууд икээлийн айлд төмөрөө биелж тэр биелгээ их татлаг гэж нэрлэжээ. Ингэж хотын ясанд икээл хөгжим дэлгэрч их татлаг биелж хүн бүр биелдэг болсон гэдгээ. За бичлээ. Татлаг бие нь баруун Монголын олон татлагын нийлбэр учраас олон биеийн хөдөлгөөнийг нэгтгэсэн баруун Монгол биеийг цомрлог гэж үздэг байна. За цаашаа ац биелгээ. За эрт цагт ах トゥ хоёр тэрийн боо гэдэг газар тариа тарж амьдардаг байжээ. Тариа тарьдаг газар нь гэрээс хол үржил шим сайтай газар байв. Нэг өдөр тариагаа тарьж байгаад модны сүдэрт амран сууж байтал салхи гарч модны нэг салаа мөчрөнд газар шүргээд буцаж дээшээ цацаж байхыг харсан дүүн ахаа энэ мод биелж байна гэхэд ахаа яаж хөдөлж байна гэмээ асуухад дүүн босоод модны хөдөлгөөнийг биеэрээ дүрслэн үзүүлжээ. Тэгээд ах нь навчтай модыг найгаж биелээ, цэцэгтэй модыг тэнгэж биелээ, аттай модыг ах トゥ хоёр нэгэн хүн шиг биелээ гэж хэлэн хоёр хамтдаа биелсэн гэдгээ. Үүнээс хойш энэ биелгийг голчлон ах トゥ хоёр биелдэг байсан гэдэг ч орчин цагт энэ уламжлал эвдэгдэж буй гэж хэлдэг. Энэ биелгийн маань тэгдэх байдал нь хоёр биелэг чинь нэг нь нөгөөгийнхөө бүсэлхийгээ хоёр хөлөөр одоо хавчиж биелэхдээ арт тийш налан унаж малгайгаар газар шүргэн биелээд цээжээ дээшээ өдөж хамтран биелэжтэйгээ харилцан биелдэг. Ингэж дөрвөн зүгт 3 удаа арт тийш унан биелдэг ёстой. Энэ бол хоёр биелэгчийн ахвалж чадал самбайг харуулдаг бие юм а. Ац биелгийг хотончууд дэлгэрэн дэмжих биелгээний шинжтэй гэдэг бөгөөд цэцэг шиг дэлгэрэх гэдэг санаагаар цацлан биелдэг байсан хэмээх урсааны алдарт бич өвн Зинаметрогоо дурсан байдаг. За энэ зөвхөн шүү. За цаашаа хэдэн залуу биелгээ. За энэ биелгээ нь ахуй амьдрал даван гарч ирсэн биелгээ юм. За хэдэн гэдгийг сэрдэн гэсэн нэг залуу нутгийн бүсгүй сэтгэлтэй болжээ. Тэгээд өөрийн сэтгэл бодлоо хэлэхдээ уулзах газар олдоггүй байж. Залуу биегээ биелж байтал хул дүүрэн айраг барьсаар сэтгэл бүсгүй дэрэгдэн ирж хултай айгаа өгөхүйд залуу аягтай айраг автан тэрхэн хүчтэй өөрийн одоо биелгээнийхээ уран хөдөлгөөнөөр нүдээ эргэн зүрхэн тушаа гараа авч биелсэн юм.